улсы шин нийгэмдээ шилжин орсон 1990 онд байгуулагдсан Монголын үндэсний бүхий холбоо. 2010 оны 12 дугаар сард хурласан 6 дугаар хэээрэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол бүхэн хөгжүүлэх талаар 40 шин зүйл хийснээр албан ёсоор ард түмэндээ тайлгнсан бөгөөд ирэх хон жилүүдэд хийх ажлынхаа нэгийг Монгол бүхэн дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бичүүлэх явдал хэмээн томьёолсон байлээ. Эрхэм хүндэт нөхдөө бид эх жилийг түншлэл алтан түншийн жил болгон зарлаж Монгол бүхэн төрийн бодлогод оруулан төртэйгэн хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана гэж бодож байна. Бид Монгол бүхийн барилдааны амжилтыг Гиннесийн номонд оруулах ажлыг эх он жилүүдэд хийхээр төлөвлөж байна. Монголын үндэсний бүхий холбоо 2011 оны намар 4096 бүх барилдуулан дэлхийн дээд амжилт тогтоох хүсэлтэн Гиннесийн дээд амжилтын хороонд 2011 оны 1-р сард явуулан боломжтой гэсэн хариуг 3-р сард авсан байлаа. Энэ цагаас тус хороотой олон удаа харилцсан зохих дүрм журамтай наривчлан танилцаж бэлтгэл ажилдаа орсон юм. Тус Гиннесийн дээд амжилтын хороонд жилбэр дэлхийн онцгой улам бүрээсээ дээд амжилт тогтоом бүртгүүлэхээр 50,000 орчим санал хүсэлт ирдэг гэх бөгөөд манай санал тэр олон саналаас шалгаран боломжтой гэсэн хариу авсан нь нэг талаас бахарх хууштай баяр боловч нөгөө талаас асар их хариуцлага байлаа. Энэ хүн нэр хүндэтэй нүсэр ажил Монгол улсын хан нэрийг дэлхийд өргөсөн эрхэм сайн үйлсийг амжилттай бүтээхийн тулд Монголын үндэсний бүхий холбооны хамт олон сайхан ажлыг сайхан хийцгээе гэсэн уриандор эрч хүчтэй шамдан ажилласан. Одоо бол ингээд дэмжигчд хотын мөхчүүдийн бүртгэлээ явж байна. За бид нар бол хотоос бол одоо 1000 гаруй их барилдах хэрэгтэй гэж ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээ одоо ингээд бүртгэлийг харахад бол өдөр болгоод ирж бүртгүүлээд байгаа нь бол одоо улсын цалдаа хөгчүүд нэг хэрэг байна. Тэр хотод байж байгаа байнгын барилдаанд оролцохоо болцсон ийм хөгчүүд нэлээ бүртгүүлж байгаа харагдаж байна. За бүртгэлийг бол 9 сарын 10 хүртэл Улаанбаатар тухай хөгчүүдийн бүртгэхэд 10-аас бол хөдөөгийн хөгчүүдийн бүртгэнээр зарласан байгаа шүү дээ. Тэгэхээр ухаандаа хөдөөгийн хөгчүүд бол 7, 8, 9-ний үе дээр юм ингээд 10-аас бүртгэл эхэллээ. Гиннесийн ном гэдэг бол дэлхийн дээд амжилтуудыг бүртгэн бичдэг. Дэлхий дээр хамгийн олон хувиар, хамгийн олон хэлээр жил тутам хэвлэгдэх ном юм. Иймд ямар нэг үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг тогтоож энэ номонд бичүүлэх нь улс орныч хувь хүний чинь нэр төр дээд бахархлын үйлс болон энэ цагт нэгэнтээ хэвшсэн ажээ. Монголын үндэсний бүхий холбоо Монгол бүхэн Гиннесийн дээд амжилтын хороонд дээд амжилт тогтоом бүртгүүлэх ажлыг Монгол улсын нэр төрийн хэрэг дэлхийд Монгол улсынхаа нэрийг сайнаар дүүрсгэх эрхэм үйлс хэмээн үзсэн. Сайн үйлсийн ажил маань бүхий тооны хувьд санснаас холдовч 4096 биш 6016 бүх барилдахаар эх орныхон өнцөг болон бүрээс цуглан иржээ. За Гиннесийн номонд Монгол бүхэн бүртгүүлэх ажил бэлтгэл ажил одоо үндсэндээ төгсгөл рүү орж байна. Одоо 2 хоногийн дараа ард түмэндээ харуулах гэж байна. За тэгээд барилдаа маань 9 өдөр үргэлжлээд дэлхийд харуулад дэлхийн Гиннесийн номын төлөөлөгч сертификат гардуулна гэсэн итгэл найдвартай ажиллаж байна. Монголын үндэсний бүхий холбоо Монгол бүхөө Гиннест бүртгүүлэх ажлыг хийхдээ ерөнхий төлөвлөгөө 7 хоног тутмын ажлын төлөвлөгөөтэй ажилласан юм. Өдөр бүрийн ажиллаан дүгнэн, өдөр бүр хуралдан, маргаашин ажиллаан тодруулсан манай хамт олонны зүтгэл талаар болоогүйг монголчууд харсан байлаа. Энэ хүү менежментийг хэрэгжүүлэхийн тулд дэмжигчдийг бүртгэлийн ажиллагааг 2011 оны 8-р сарын 24-ний өдөр Монгол бүхний өргөний талбайд цуглаан хийн баяр ёслолтойгоор эхлүүлж анхны реалити нэвтрүүлгэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Дархан авраг улсын хурлын гишүүн Батэрдийн гэрээс бэлтгэж хэлсэн. Монголын үндэсний бүхий холбоо Гиннесийн дээд амжилт тогтоох барилдааны санхүүжилтийг
хоёр үндсэн аргаар бүрдүүлэх менежмент боловсруулан ажиллаж зохих үр дүнд хүрсэн юм. Энэ нь нэгдүгээрт уг ажиллагааг чин сэтгэлээр нь талархан энэ сэтгэлийнхэн илрэл болгон 50,000 төгрөгөөр дэмжих 2,000 дэмжигчийг бүртгэх. Хоёрдугаарт зарим компани хувь хүмүүс тандан манай ажиллагааг 5 сая төгрөгөөр дэмжих санал тавин хариуд нь өөрийн олон жилийн найдвартай түншид ТV9 телевизтэй хамтран реалити нэвтрүүлэг хийж тэдний үйл ажиллагааг сурталчлах явдал байна. Дэлхийн хамгийн олон бүхэн барилдааны нээлтэн ажиллагаа төв цэнгэлд хүрээлэнд 2011 оны 9-р сарын 17-нд боллоо. Дэлхийн бүх улс орны ихсдээдэс дэвэн дэвсээр барилдааны талбарт учирдаг юм гэхэд дээлтэй Монголын ерөнхийлөгч бүгдийг хаяна. Дээвэртэй бүхний хойморд дуу хуур уянгалнаа. Гараа чадаж хаяна, ганцхан зайлядаж хаяна, давхар ачаад хаяна, давуулж гуй даадаж хаяна. Энэ бол Монгол бүх эрх хүмүүрийн төрөлх авьяас болох энэ нотолгоо. Энэ бол Монгол эрх хүмүүр эрэмб солгойч бүх байдгийн баталгаа мөн. Ам хадгалсан энэ алаг бөмбөрцөгт аль улс хамгийн олон бүхтэй вэ? Азийн цээжинд мөн хоршсон манай Монгол авраг арслангуудaan солилсон миний Монголоо. Нэгэн өдөрт 40,000 зодголдог нэр алдран сум аймаг ангөргөж явдаг төгөлдөр их Монгол бүхэн дэлхийд дуурсгах түүхэн бахархалт торгон мөч тулж ирж байна. Ямдорж таныг энэхүү түүхэн ёслолыг нэнүү хэмээн өтгөлийн эндэрт өрж байна. Монголчуудаа тавд өнөөдөр монголчуудын соёлын үнэт болох Монгол өхөө дэлхийн дээд амжилтын генсийн номонд бүртгүүлэхээр хорон цуглаад байна. Монгол бүх одоогоос 20,000 жилийн тэртээ өвөг монголчуудын ахуй амьдрал дундаас үүсэн бий болсон болохоор Монгол бүхийн барилдааныг зохиогч нь ард түмэн түүнийг үнэлэгч нь бас ард түмэн байдаг үлээ. Ард түмний бүтээл болох Монгол бүх маань үе үеийн монголчуудын ухаан санаагаар баяжигдан хөгжиж төгөлдөрцөөр бидний үед олон жилэгдэн ирсэн асар холын түүхтэй хүннүү их гүрний үед Монгол бүх Монгол эрчүүдийн бярг хүчээр сорих төгс арга болж өнөөгийн хэлбэрээ нэгэнт олсон бөгөөд тэр цагт Монгол өхөөр бие хүчний чадлыг олсон эрчүүд байлдаан тулаанд ялан дийлэх эзэнт гүрнээ хамгаалан баттгах үйлсэд гол үүргийг гүйцэтгэж гавьяаг байгуулж явсныг түүх гэрчилдэг. Монгол бүхийн энэ өгөөжгөд чургүй тул Монгол бүхдэн сүсгэлдэг үлээ. Үндэсний спорт, үндэсний бүхийг сурталчилахад оруулж байгаа асар их хөв нэмэр юм бөхчүүд та нарын маань тэр дотроо би зориуд Монголын үндэсний бүхийн холбооны удирдлага мөн одоо энэхүү гайхамшигтай арга хэмжээг зохион байгуулж оролцож байгаа нийт хүмүүст, нийт бөхчүүдэд авраг арслан, заан, начин бүх одоо хүчтэн эрчүүдэд дахин одоо талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Улсын наадамда 512 бүх барилддаг гэвэл 6016 бүхэн барилдаан бол үнэндээ 12 удаагийн улсын наадмын бүхэн барилдаан гэсэн үг байлаа. Тийм ч болохоор барилдааны 1-2-ын даваа төв цэнгэлдэх хүрээлэнд 6 өдөр үргэлжиллээ. Эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт монголчуудаа, Монгол үндэсний түүхэн гайхамшиг төв соёл, Монгол үндэсний өөхийг даян дэлхийн дэмжилтийн Гиннесийн наманд бүртгүүлэхэд зориулсан 6000 бүхэн барилдааны 1-ийн даваа эхэлж зүүн талын дөрөв магнат Хэнтэй аймгийн өмнө дэлгэрсэн Хрият аврагын тэмрийн дээр сургуулхан Хэнтэй авраг бүхэн дэвжээний бүх Монгол улсын хөдөлмөрийн баатаргавья тамирчин даяар дурсагдах дадаа даян дархан авраг батван юм бүгд батэрдэн даруй талын дөрөв магнат хангавийн матсэлсэн Хрият бимбоко Монгол улсын гавья тамирчин улсын даян авраг өс хоёр нар магнатан хүчит бүхэн барилдааны 1-ийн даваа эхэллээ. Монгол улсын гавья тамирчин улсын даян авраг өс хоёр хамгийн түрүү учраа бүхэн даваад туган төрдөө. Хэнтэй аймгийн өмнө дэлгэрсэн Хрият бүх Монгол улсын хөдөлмөрийн баатар гавья тамирчин дархан авраг батэрдэн давлаа. Гурханга аймгийн Зумбаийн улаан сумын Хрият Андрей спортын хороо Апо компани бүх улсын арслан ган хуйг даваа туг төрлөө. Тэр Монгол бүхэл бол өөрөө бидний өвгдөө эцсийн бүтээсэн гайхамшигтай өв соёл. Хайж болохгүй, гээж болохгүй. Улам одоо хөгжүүлж явах учиртай. Яагаад гэвэл энэ Монгол бүхэл Монголын одоо шилдэг эрсийг бэлтгэдэг тийм арга сургууль байсан. Монголчуудын Монгол бүхтөө хамгийн эрхэм нандин одоо дээд тэр зан суртахуун яс уламжил хамгийн үндсэнтэй бүхнээ одоо шингээж үеийн үед дамжуулж ирсэн ийм түүхтэй юм байна. Тэгээ тийм учраас бол бид бас Монгол бүхөө улам хөгжүүлэхийн тулд Монгол эрх хүн бүхэн одоо барилдаж өсдөг байсан тэр уламжлалыг сэргээхэд
Монголчууд нэг хөө төрүүл миний хөө одоо барилдал гэж бэлгшээдэг шүү дээ. Тийм учраас энэ үзэл ухамсарыг улам хөгжүүлэхийн тулд бид нийтийн Монгол бүх нутгийн салхи хөтөлбөр улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Энэ бас их бодтой ажил болж үр дүнгээ өгч яана гэж бодож байгаа. Одоо 13 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нутгийн салхи хөтөлбөрөөр үндэсний өхийг дэвжээ байгуулж гисэн байгаа. Нийтийн Монгол бүхийг хөгжүүлсний үр дүнд бол байгууллагууд өөрийнхөө байгууллагад ажиллаж байгаа залуучуудын дунд, эрчүүдийн дунд барилдааныг зохион байгуулдаг, баяраа тэмдэглэдэг болсон. Гэх мэтлэнгээр олон сайхан зүйлийг хэлж болно. Цаашдаа Монгол бүх улам одоо хөгжих сайхан нэг чухал нөхцөл болж байна. Монголынхоо энэ өв соёл, Монгол үндэснийхээ энэ соёлын дархлаа, улс үндэснийхээ тусгаар тогтнол, Монгол нийт ард түмнийхээ нэг итгэл зориг энийг өөдрөг сэтгэл цог зулмаг сэргээсэн гайхамшигтай сайхан үйл явдал болж байна гэж өнөөдөр бол би их баяртай байна да. Монгол бүх гэдэг маань монголчуудын одоо бүтээсэн ард түмний дундаас үүссэн ийм сайхан том өв соёл. Энэ том өв соёлоо монголчууд ингэж дэлхийн дээд амжилтын номонд одоо бүртгүүлнэ гэдэг бол монголчууд бидний монгол хүн бүрийн одоо бахархал багтал юм аа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд энэ одоо их ажлыг санаачилсан хүмүүс болоод энэ одоо сэтгэл зүрхээ гаргаж ир зодголж байгаа нийт Монголын хүчнүүдтэй тэгээд одоо Монголын ард түмэндээ одоо бас энэ өдрийн баярын мэнд төргийа бид бүхний баяр юм аа гэж ингэж ойлгож байна. Тэр нь үнэхээр сайхан үйл баяртай үйл явдал болж монголчууд бидний хувьд Монгол бүхчүүд бидний хувьд бол энэ түүхэн гайхамшигтай үйл явдал Монгол улсад байдаг дэлхийд 102,002 бүх нэг доо ингэж цуглаж барьж ирсэн тохиолдол байхгүй. Барилдахаас өмнө 100,000 мөхөнийг гараад дэвээд шаваа цогсоход бидэнд үнэхээр бахархгүй байхгүй үнэхээр багталтай сайхан харагдаж байна. Тэгээд энэ нэг сэтгэл үтгсэн сайхан өдрийн мэндийг бүх монголчуудад хүргэе да. Юуны өмнө энэ сайхан аймыг зохион байгуулж байгаа бүхий холбооныхондоо бас баярлж байгаагаа илэрхийлмээр байна. Энэ бол ерөнхийдөө бас ер нь хүн болгонд олдоод байхгүй бас ховор аз жавшаа энэ сайхан юмд орж байгаадаа маш их баяртай байна да. Тэгээ Монгол бүхий генсийн номонд орох юм сайхан онцгой үйл явдал бас энд барилж байна гэдэг үл их сайхан юм. Би хоёр хүүтэйгээ хамт барилж байгаа бас. Тэгээ энд наадам маань сайхан болж байна. Бүгчүүд маань сайхан дэгжээ ихтэй сайхан байна. Одоо энэ дэлхийн түүхэнд бас нэг юм юмд үлдэх юм таарна гэдэг бол бас хувь хүний бас хувь зохиол юм уу гэж сайхан бодож байна. Ер нь бол Монголын бол бүхий орон гэдэг нь одоо энэгээр одоо 5% одоо телевиз үзэн суугаа Монголын ард түмэн бүгдээрээ одоо ингээд энийг ингэж сэтгэлээрээ дэмжиж энэ сайхан одоо Монголыг дэлхийд дуурсах энэ сайхан генээс номд одоо манай бүгчүүд бүгд итгэвчтэй оролцож байгаад одоо миний хувьд бас их баяртай байна. Энэ бас түүхэн үйл явдалд ингээд оролцоод бас энд ингээд одоо биднийг барилдж байгаа үед ийм сайхан үйл ажиллагаа болж байгаад бас баяртай байна. Сэтгэл их өндөр байна. Одоо бас нэг дор 6,002 бүх цуглаж барилж байна гэдэг бол бас сайхан гайхамшигтай. Тэгээд ингээд бас бүгчүүд маань зодог шуудгаа өмсөөд бас нэгэн дор ингээд цуглаад байсан бас их сайхан байлаа. Сэтгэл их хөдлөлөө бас их сайхан байна. Сэтгэл маш өндөр байна. Би чинь хоёрын хэдэн жилүүд байрлалаагүй ирээсээ жаахан бөгөөс хөндүрээд тийм байж байгаатай болохоор энийг дуулаад ямар ч байсан бас нэг ингээд ногоон дэмжээндээ гарыг гээд бас хүсэл төмөлөөр ингээд хөрөөд ирсэн. Сайхан болж байна. Одоо ингээд нэгийн давандаа бас харах гээд байж байна да. Бидний хувьд бүгчүүдийн хувьд Монгол хүний хувьд бол маш их сайхан түүхэнд баярт үйл явдал болж байна. Энэ бол Монгол бүх гэдэг агуу их энэ өв соёл маань бол дэлхийн хэмжээний генсийн номонд бүртгэж байгаа. Энэ ажил тэгээ бөхөлж барилж явсан энэ үед маань одоо бас энэ сайхан түүхэн үйл явдал болж баяртай байна. Монгол улс 2011 онд хамгийн олон бүх барилдуулан дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг генесийн дээд амжилтын хоронд бүртгүүлж дэлхийн чихийг дэлдэлгэж нүдийг бүлтээлглээ. Анх удаа зориуд зохион байгуулсан энэ нэр төртэй бахархалтай сайхан үлсийг санаачлан гардан хийж чадсанараа Монголын үндэсний бүхий холбоо ямар хан нэр хүндтэй олон түмнийхэн дэмжлэг талархлыг хүлээсэн их оронч байгууллага болгон харуулсан.
барилдааны 3-аас 13-ын даваа Монгол бүхийн өргөнд 3 өдөр үргэлжилсэн бөгөөд Монголын үндэсний бүхийн холбоо анхудаа Монгол бүхийн өргөнд 1500 бүх барилдуулсан нэгэн дээд амжилтыг бас тогтоолоо. Сайн хвалдар солондод улсын улсын аваргууд Аслангууд магнайлан бүхийн барилдааны 3-ын даваа эхэллээ. За улсын аварга балжин юм Монгол улсын Малая аймгийн эчин Сүхбаатар аймгийн баруун урдсан эмбөг Цэн сүрэнгийн онгуугаар 3 давлаа. За хинтэмгийн мөндлгэр сумын гарьяад өг Монгол улсын архан аварга тэрднэ сумын зан төм баяраар даваа тогтоорлоо. Монголын үндэсний бүхийн холбоо 2011 оны 9 сарын 17-оос 25-ны хооронд Монгол улс Улаанбаатар хотод 6002 бүх барилдууллаа. Гиннесийн хорооны журам шалгуурын дагуу энэ барилдаанд дэлхийн хамгийн олон бүх оролцсон Монгол бүхийн барилдаан болохыг зарлан тунгаалж байна. Баяр хүргэе. За энэ бол үнэхээр энэ баяр хүргэе удаа. Уухай! Эрхэм хүндэт монголчуудаа бид түүхийн нэгэн том үйл явдлын гэрч болж байна. Монгол бүх дэлхийн Генсийн номонд орсны халуун баярыг бүгдээр хаваацъя. За баярлалаа. Эрхэм хүндэт элэг нэгт монголчуудаа эцэг үүдийн үлдээж өгсөн Монгол түмний гайхамшиг төв соёл Монгол бүхийг одоо дэлхийн мэдээ. Гиннесийн дээд амжилтын хорооны Азийн бүсийн төлөөлөгчөөс Гиннесийн сертификатыг гарган авсныхан дараа бид сайхан ажлыг сайхан хийлээ. Сайхан байна гэж. Монголын үндэсний бүхийн холбооны тэргүүн Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн зууны манлай спортын зүтгэлтэн эргэж буугийн нямд орж сэтгэл хангалуун хэлсэн.
Гене сен дедэмжил тогтох энхүү түүхэн барилдаанд улсын залуу зан Санжаа дамба 13 давн төрүүлж авраг Мөнхбат 12 давн үзүүрлэн олон бөхө давж үзээгүй давааган давн урам зориг хэмрэн бадрууллаа. Төрөө үзүүр их шовгийн бөхчүүд данхуудаа бохин алтан сувраг гардуулж явна энэ. Монгол үндэсний бүхий барилдааны дэлхийн дээдэмжил Венесийн өмнө бүртгэж зориулсан 6000 бүхий барилдаанд төрүүлсэн Монгол улсын зан Санжаа дамбад бүхий суврагыг Монгол улсын ерөнхий сайд Зундын Сүхбаатарын Батууд улсын хурлын гишүүнд архнаар Батбаатар гардуулж баярлаж байна. Бая шигэндээ гардуулгаад Монгол их орон миний нэгэн зэрэг 40,000 бүх барилдуулж чадах. Нэгэн дор 6,000 бүх дэвүүлж чадах. Дэлхий дээрх цорын ганц улс болох. Үүнийг дэлхийн нийтэд илтгэн харуулж чадах гэгч яасан их омгшил төрөвлөм багтай сайхан үйлсмэ. Монголчууд бид дэлхийд давтагдашгүй олон сайхан ус соёлтой. Дэлхий даган дуурайхаас аргагүй олон сайхан ёс заншилтай ард түмэг. Энэ олон сайхны нэг нь тэгтэн хүн ардын хан сэтгэл зүрхэнд хамгийн ойрхон хамгийн эрхэм нэгэн өв соёл бол Монгол бүхэн барилдаан яахын аргагүй мөн гэдгийг энэ түүхэн үйл явдал дахин нотлох биш үү?